НТВ-ийн мэдээ үргэлжлэж байна. Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандаа орчмыг жишг гудамж болгох зорилгоор нийтдээ 1.6 га талбайд тохижилт хийхээр 2025 онд 55 айлын газар чөлөөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлтийн ажил 75%-тай үргэлжилж байна. Үлдсэн 14 айлын хувьд зөвшөөрлөлт хүрч чадаагүй байна. Мөн газар чөлөөлтийн 30% нь ногоон байгууламж, 70% нь явган замын талбай байгуулахаар төлөвлөсөн байна. За иймд бүтээн байгуулалтын ажлыг газар чөлөөлөлт 100% дууссан хойно эхлүүлэхээр байна. Гандаа орчмын газрыг чөлөөлөхдөө 1 м квадратыг 1.2 сая төгрөгөөр зүүн дээр хөрөнгийг үнэлж нөхөн олгор олгож байна. Газраа чөлөөлсөн нэг айл дунджаар 700 гаруй сая төгрөг авсан байна. 2025 онд 55 айлын газар чөлөөлтийн ажлыг эхлүүлсэн бол 2026 онд 105 айлын газрыг нэмж чөлөөлөхөр болж байна. Зүүнээс 40 гаруй айл нь газраа чөлөөлөд байна. За харин үлдсэн айлуудын хувьд зөвшөөрлөлт хүрэхээр ажиллаж байгааг алтны хэлж байна. За манай 2026 оны шинэ төлөвлөгөөн дээр гандан дээр туулын 6-аас туулын 12 гээд 105 нэгжлэлбэр нь шинээр нэмэгдэж орсон. За бид одоогийн байдлаар шинэ төлөвлөгөөнөөсөө 43 айлт дээр газрын үнэлгээ хийлгээд 43 айл дээр үнэлгээ хийгээд 16 нэгжлэлбэр дээр зөвшөлдсөд нийслэлийн засаг даргын захирамжинд одоо хянуулж байгаа. Гандангийн динж орчмын 1300-аас 1800 айлын газрыг үе шаттайгаар чөлөөлж нийт эзэмшлийн ногоон бүс аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх ажил төлөвлөлтөөр хэрэгжиж байна. За гэвч зарим айлууд зөвшөлтсөлд хүрч чадаагүй улмаас бүтээн байгуулалт хийж эхлээгүй байна. За эмд чөлөөлсөн газар нь машины зогсоол болж байгааг иргэд хэлж байлаа. Дураараа л байдгийн биш үү? Тэдээчлээд нэдээчлээд гэж нэг юм яриад тэгээ эргэжж байгаа юм байхгүй. Яг энэ чинь чөлөөлөд нэг юу болоход ингэ сэтгэл түрээлэн болно гэж яриад байгаа. Тэгээ одоо бид нэр чи одоо тэгээд яг дотор жоохон ажиллаж байгаа энэ бас түрээсийн байранд болохоор чөлөөлчих юм болоо гэдэг дээр чинь нэг хэсэг шуугилдаад одоохондоо гайгүй л байна. Сарын дотор чөлөөлөд барьчин гээл том дарга нар чинь бүгд л тэгээд тест баригдсан юм байхгүй. Ингээд олон балгас олгол байгаад. Чөлөөлөхгүй байдаг юм уу, нэг бол тэднэр нь хөөцөлдөхгүй байдаг юм, тэрийг мэдэхгүй. Одоо тэр мэддэг чаддаг хүмүүс нь зөрөгтэйхэн хөдлөөд юм гүйцэтгэжүүл зүгээр шүү дээ. Ингээд нэг балгас шиг болгож хайчаал яваад байгаа юм байхгүй. Харин ер нь хаасаагүй юм байгаа юм биш үү л шүү дээ. Манайхны бас бидний амьдардаг газар ч гэсэн тэр нэг өндөр ностонгийн тэр авид чинь газрын чөлөөлчихсэн. Тэгээд байгаа л байх юм бүтээн байгуулалт ерөөсөө хийсэн юм байхгүй тэгээд байж л байдаг юм байлээ. Ирэх сард гандан нэртэй тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлэх юм байна. За ингэснээр ирэх 5-аас 6 жилд гандангийн 55 га газар дээрх 1800 өрх айлыг бүхэлд нь чөлөөлж Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөжээ. За ингэхдээ гандангийн динжийн бүх байшин авто засвар худалдааны төвүүдийн газрыг чөлөөлөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна.